Наад юугаа аваад те. Наад усаа нөгөө ууга дуусчих шүү. Тэгвэл одоо найруулъя те. Найруулж байна. Дараагийн 30 минутын дараа уух нь бэлэн болцсон юм уу? Ер нь 30 минутын цагтай шууд авах. Цагийн гэж. Тийм ээ. Зоро минь дэрхэн миний фэйсбүүкийн пэйж найзуудаа. Сонин сайхан юу байцгаанаа. За би бол одоо улс төрийн одоо өнцгөөс лайв хийдэг та бүхэн мэдж байгаа. Тэр утгаараа энд үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад нэг үзэл бодлоо хуваалцъя гэж бодож байна. За ер нь бол байна шүү дээ. Эрх мэдлийн төлөөх тулаан бол алаан болж байна. Ардын намын зодон бол төрийн зовлон болж байна. Өвөл боллоо. Эднэр бол ер нь төр улсын төлөө ажиллаагүй юм байна. Эрх мэдлийн төлөө ажиллаж ирсэн. Би хэлээд байсан та нарт. 35 жилийн 30 жилд нь ардын нам завсаргүй засаглалаа. Тэгээ манайхан зарим нь 10 жил энтер гэдэг үгүй шүү дээ. 30 жил. Яг хуу дунд нэг 12-оос 16 онд нэг ардчил нам хайлт томолт ардын намын компаниудаа хамтарч хавсарч барьсан. Ер нь цор орь ганцаараа бол ардын нам үндсэндээ завсаргүй 10 жил. Өмнө нь ардчил намын нэг 2 хагас ус ялалтыг бодвол завсаргүй 20 жил. Ингээ 30 жил завсаргүй засагласан. Тэ хоорондоо халалцж чинь. Эдгээр ер нь тэг их орноо бодох дуракуд биш л дээ. Би мэдчихээн. Одоо өнөөдөр 2 дугаар ээлжний хоолнд орохгүй, 3 дугаар ээлжний хоолнд орохгүй шааж байгаа. 1 дугаар ээлж хоолнд ороод дууссан. Нэг улаан гуйлагчингуудаас хагардлаа баяж ядгаа явлаа. Тэ? Гуйлагч юмнууд орж ирэл хагардлаа баяжж байгаа шүү дээ. Үнэн шүү дээ, тэ? Тэ? Тэгээ одоо 2 дугаар ээлжийн хоолнд орчлоо. Одоо 3 дугаар ээлжнийхээ шааж чинь цаана чинь. Шаах гэж байна. Тэгээ одоо өнөөдөр би ганц нэг ингээд хайлтвалт гүйлгээл харлаа л да. Тэгсэн Маки мангар утсаа бас юу гэнэ би эднэрээс илүү ажиллана гинэ. Ямар ивлээ нэг номгүй ээж номтын нэр барьсан бацаа. Маки мангар утсаана. Чид орвол би дээр заа ёо. Чи амьдрал үзээгүй. Чи гэр орвол гэрийн тулганы галаа бадрааж үзээгүй байжка. Төрийн тулганы гал бадраадгүй маа. Чи ордонд их ноцтой асуудал толбогдож ийсэн. Таав чи их тусгай ажиллагааных учраас чамд бас гаргалгаа гаргасан гэж би боддог. Чи Багнуурын шоронд жаргаж яагаад гарсан бацаа минь заа ёо. Би бол зүү арагийн жоронд жинхэнэ хамууттай зооруу шаасан. Чи бол гадаа заалттай жаргаж исэн гэж шүүгийнх надад ярьж исэн. Чиний амралт цугаалгаар явж баваа шаваа хийдэг машин чин шоронгийн гадаа байсан. Чи өдөр болгон тэрэндээ амьдэрдэг байсан гэсэн. Багнуурын шоронгийн дарга чамааг эрхлүүлснийхээ хариуд өнөөдөр Мак компани чинь хамгаалалтын албаны дарга болсон шааж байгаа. Нэх эр хүн шиг нэг зовлон жаргал үзсэн юм шиг бидэд үсрээд байх. Чи над шиг харийн нутаг тар ажил хийж үзээгүй. Чи харийн нутаг зугаалж үзсэн. Садралж үзсэн. Чи над шиг авсан авгаагаа хайрлаад өдний хүртэл гэр бүлдээ үнэн ч явж үзээгүй. Эхнэрээ хайрлж үзээгүй хулгайчуд эх орноо хайрладаг юм аа. Маки мангар уцаана. Чи өнөөдөр Монголын охтуудаар чи садралж байгаа. Чи хамгийн сүүлд хөөх юм энэ гээд охинтой сууж байгаа хөг хүүхэд нь гарсан ч гэлөө тэгэл чи хөгөө уулцсан бэлээ. Би энийг танина. Сайн мэдэн танина. Чи ийм л садар батсан. За ёо. Чам шиг юм Монголын төрд орох юм бол би талбай дээр гаргаад чамайг огцруулахын төлөө маргааш нь жагсаал хийн зөө. Чиний аав ээж өнөөдөр хангалттай монголчуудын газрын доорх баялгаар хангалттай цусрдлаа. Өнөөдөр та нарт байхгүй юм байхгүй. Ням таашраа. Монголын төр танаа хүүхдийг эрхлүүлдэг цэцэрлэг биш шүү. За ёо. Дургу өрхөөрөө жоохон шоронд очиж худлаа пилипт шааж гарч ирнэ. Дураа өрхөөрөө ордонд орно. Ном байгуулна. Шаан үзчи. Чи анх 2007 онд тусгаар тогтнолын ордон ард түмэн эсэргүүцэж агсаж байгаа л надулч дотроос өөрсдөө шатаацсан гэж ярьдیں۔ Санжи баяр тэргүүтээ хулгайч нар шундэ бозрууд татвар төлөгчдийн мөнгөөр 12 төгрөгөөр барьсан. 12 тэрбум төгрөгөөр 2009 оноос 11-2 оны хооронд. Тэгэхэд тэр Маки мангар бацаа яг удаа аав нь өгж байгаа юм чи хүүхэд эцэд болохын тулд тухайн үед 800 сая төгрөг Монгол Ардын намын байранд хандуулж ирсэн гэж цаагуур учир мэд хүмүүс ярьж ирсэн. Манай намынхан гайхаж ирсэн. Пүүх 30 хүрээгүй мангар утсаа 800 сая төгрөг ардын намын байранд хандуулсан байж тээ. Хэний хүүхэд хүү хаа гэд асуусан чинь
Маки маграцаа байсан. Үнэн шүү дээ тий. Тэгээд нэг машины цуглуулах та. Та нэмээ шавар тудлаа унан зоогдож явснаа тэгж эрхэлдэг. Оёя. Чи дуртай машинаа сонг хоёулаа гэр тал дээр хөдөө зам дээр гараад уралтыг бооцоо тавьж гагаад. За ёо. Би бас жолооч хүүхэд аа. Хоёулаа дуртай нэг 10 машинаас харж гагаад би энийгээ сонгож гагаад хал зуралтыг чамтай. Миний амьдрал хар багаас 60 сунч зээлсэн 30 өссөн чадвар барьж унж өссөн чадвар амьдралын унаа ундаг байсан. Чи бол жаргалын унаагаар садралж явж байгаа ш бацаа минь. Үнтэй бенз чи унаал. Яг би 400-ээс ундаг байсан. Зээлсэн 30 унцурсан. Чам шиг гарваны сая долларын машиныг унангуудаа Орос машинтай харьцуулсан шааж ирсэн. Ишчавас Оросын 10 сая машиныг Германы сая долларын машинтай харьцуулж байна. Ай дураараа. Тийм нэг амьдралгүй юм ярьдаг мангар бацаануудыг харахаас уур хүрээдэх. Өнөөдөр ер нь бол Монголын төрд нэг уул уурхай олигархууд улгаач нарын хүүхдэл байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр тэргүүтэй нэг төрөө дампуур усан тонон дээрэмдсэн авилгалчдын хүүхдүүд байгаа шүү дээ. Ардын хүүхдүүдийг хэлмэгдүүл шорон шаадаг нийгэм болцсон. Одоо ардын хүүхдүүд дэсрэн шүү авилгалчтай айтайхан багаараа. Одоо та нар хоолой булаасалтаад хоорондоо хийлэлцэж чинь нэгнийгээ очиод ордон цагаа алалцаа зодгоцооч эр хүмүүс шиг. Та нар ер сайхан зодгочих. Тэ ардын намынхаа хоорондоо гомдлгүй гэж гар үсэг зурж ягаад сэтгүүлчтэй гаргаж ягаад тийм ээ? Одоо төрийн ордонд нэг цуснаж та нар гаргаж шалихгүй л дээ туушинууд жорлонд нь орж байгаа зол. Тэндээ бие бинийгээ цусаараа бул нэгнийгээ дуудаж авчирж ягаад нэг жорлонд хал цаад үзээ золтох. Хоёр хуваагдж байгаа гарууд та нар. За ёо. Тийм энэ мэдчихээ та нар. Их хурлын даргын талынхан байгаа. Тэгээ бас болоогүй. Манай ардчлал намынхан бас хоёр хуваагдаад байгаа болтой юм. Ояя. Оюун эрдний бэт одоо ираа чацаг минь хоёр талд гар үсгэж зүрсэн бүгдөө огцор битгий шаа одоо ираа улаан гуйлагч юм минь чи болохоор засгийн газрыг унгаад ерөнхийдөө цаагаараа бүгд унмун жүжиглээд дагараа мүү мангар бацаа одоо ираа ган төмрүүл одоо ирийн жигхэн төсөл одоо ирүүл Монгол Ардын намын оюун эрдний бэт тэ ингээс үлийн үед хараад байсан эдгээр чинь нүүрсний хулгайчд байсан юм байна. Аптекерыг нийл болгоцсон гэдэг аптекерээ дураараа шаасан юм биш үү? Оюун эрдний хүүгийн тансаглал юу ч юм байна. Жигхэн дураараа шаасан юм байна та нар. За яа. Өстө бөөл сутгаж байна. Юу вэ та нар аа? Тэ? Одоо тэгээ яах вэ? Би бол ингэж уншаад байгаа юм л да. За яг оюун эрдэн ах нь Хэрэ Баатар манай мянганы тонуулч Жөнкө Батулга энэ төр чинь жиг компаниуд хамууд штэ. Ард нь манай Жөнкө Про толгойлцсон те. Хэрэ Баатараар дамжуулаад оюун эрдэн ер нь бол чи ардын намынхаа өөдн гаргаж ирсэн ах нартаа үнэнч явахгүй манай мянганы тонуулчийг дагаж шааж ягаад яах вэ? Хан мөргсөн гогч нь урвсан хохин чи. Тэг урвсан штэ. Чи өөрийн чинь гарын ганцхан түргсэн, хөлийн дөрөнд түргсэн хүүх ахта үнэнч явахгүй яасан? Хохин. Тэ? Одоо манай Жэнко бол яах вэ? Ерөнхийлөгчөөсөө буудсан хизээ мэдгүй нэг хөрөсхийн ардаас яавал гутах шаах уу гэж явж байгаа шүү дээ. Ойлгомжтой. Тэхийн тулд мөө оюун эрдний ашиглаа шаацсан. Тэнгүүт яхаа хүүкага тэрийг мэдэнгүүтээ мөв амьдрах шиг байрн тавилгүй яах вэ бас их мэдл нь байна. Ийм л болж байгаа. Уншаад байх юм байхгүй. Маш тодорхой. Нэр шүү. Сайныг дагуул сарны гэрэл мууг дагуул могоо хорлол гэдэг юм аа. Оюука чи манай Жэнког дагаад юм болж долоохгүй та нарыг нохойд барь шиг модчих хаяа та нар хан мөргөд хинч болоод гөлгөө болоод дуусна. Манай Жэнког дагсан хүмүүс ихэнх шоронд орлоо. Ял авлаа. Хөөрхи үүдэнд нь сууд цагийн зөөдөг байсан 30 сүрэнгийн байгалаа хүртэл торгуулын яд авсан шүү дээ. Манай муу байгалмаа. Улсын зан 30 сүрэнгийн байгалмаа найз маань Жэнког дагсан торгуулын яд авсан. Жэнког дандаа урдуураа ингэж хүнийг ашигладаг. Хөөрхи мө олимпиа аврагыг ирээл дэрэгдээ хамгаалагч дагуулж яваад байсан хөөрхи хүн зодуулаа шоронд явцсан. Харын нэрхтээ манай хүн. Би одоо тэр үнийг ойр ярихгүй гэж боддог байсан. Би 20 онд хэлсэн. 22 онд би шоронд явах юм Жэнког намайг уулзъя гэдгээр нь уулзлаа. За ахөө 20 онд над мандат өгсөн бол би шоронд биш ордонд орох байлаа. Тэгээ би гарч ирээд яах вэ? Шоронгоос бас гарч ир хэлсэн. За эдтэйхэн багаараа. 3 удаа дэрлэхлээ 12, 16, 20 он. Одоо нэг удаа дэмж нэгдүгээр тойргийн мандатыг өөрөө мэднэ гэж байна. Би мэднэ. Битгий гуцаатай. Би өөрийнхөө оронд их орон дуудаж байна. Ахын шархтуулсан бол дүүн их орныгаа төлөө зүтгэн
Миний дүүд мандат өг гэж хад би алдчихж чагаад мэддэглээр нь ярьж чагаад мандат авсан. За ёо. Тэгээ миний нэгдүгээр тойргийнханд энэ зовлон жаргалыг ойлгоод сонгосон. Тэгэхэд чааваас дөрөвдүгээр тойргоос хэдэн бацаанууд хэдэн залуучуудыг зольж амны бөхөр тавьж өгч байгаа бол ганцаархнаа гарч байгаа шүү дээ. Ерөнхийлөгч би Баттулах шиг ерөнхийлөгч байсан болвол их хурл 5 6 сонгогдсон байсан болвол за ёо. Үндэсний хэмжээнд тийм танигдчихад хөш бага чирж гарч иж чадахгүй ийм улс төрчийг бол дэтгэвртэй гараад зайл гэж хэлнэ. Тэгэхэд шоронд орно шүү дээ. Гудамд гарч ирээд улан чааж байгаа би нэгдүгээр тойргоос ахнараа найзуудтайгаа дүүнэртэйгээ би чирээд гараад ирлээ шүү дээ би. Надаас доруулсан. Жэнкогоос хол явардын намынхаа. Тэ. Одоо миний про, Жэнко про. Одоо зүгээр бойл. За ёо. Одоо зүгээр дитэм үг хэлэх гээд өөрөө чи мэдлэг тутна. Баг онцгой чи бас худлаа өнөн дитэм үг хэлээд үгээ зөөж ядаад номон дээрээс хуулж ягаад ганц нэг үг уншаад байдаг. Манай Муженко тим театр байхгүй л дээ. Чаас байхгүй. Харин хулгай хийх мэдрэмж байна. Хар PR-аар хүнийг будах мэдрэмж байна. А мэдрэмжүүд байгаа. А барилдах спортын мэдрэмжүүд байна. Мөн үү? Спорт чинь тэр чигээр мэдрэмж шүү дээ. Мэдрэмжийн спорт байхгүй юу? Гүчгээд мангар юм шиг дайрахгүй. Мэдрэмж. Жэнко мэдрэмжтэй. Тэгтээ хулгай яаж хийх үү гэдэг мэдрэмжийг дэндүү сайн мэднэ. Төөрхи манай алтан гэрлийг аж алтан гэрлээ. Миний өшөө чи Жэнког дагахаа бол. За юу. Намаа даг. Тэ? Журмын нөхтөө даг. Жэнко прог дагсанд орвол намаага даг алтан гэрлээ. За юу. За ганц төмөрч яах вэ? Оюун эрдний бет. Оюун эрдэн чинь Жэнкогийн голог болсон удаж байгаа. Оюун эрдний бет одоо шивгчин бацаан бий. Шивгчин. Тэр шивгчин бацаан бол ганц төмөрийг дөсөл болгоод ашиглаж байгаа. Ганц төмөр гөлгөө болцсон. Юугаараа төмсгдүүлсэн бүүмэд. Энэ хоёр хулгайч ардчилсан намын жагсаалтын 16-г бодлуулсан. Заримаас нь 16-аас хаагтлан үг авсан. Тэ. Ер нь бол манай тагнуулынхаа энэ үг хэлэхэд ганц төмрийг шалга, төрийн эрхийг хуулиусаар авсан гэж шалга. Төрийн эрхмэдлийг зарсан гэж шалга. Би бол зарсан гэж хардж байгаа. Одоо өнөөдөр боддоо. Очир бат гээд бацааныг бас гар үсэг зурулсан ганц төмөр одоо ирээр доороо дагуулсан шааж байна. Очир бата. Чи гөлөг шиг явж байгаад одоо ирийн доороо орж жагсаалтанд орсон шүү дээ. Одоо ир гар үсэг чи ингэж ашиглах гэсэн юм байна. Очир бата. За юу. За манай мөн пунса. Пунса миний найзаа. Намаа даг журмын нөхтөө даг. Чамайг жагсаалтанд оруулсан гэж наад бол чи хуцж байгаа. Чи хөгдгөө өгөөд хандив өгөө хагтал өгч жоод орсон. Би чам мэднэ. Ийм л байж штэ нэг нөгөө хэлэхэд эднийг уншаад чадах юм ерөөсөө байхгүй. Одоо тэг өдөр шөнөгүй уралдуулаад улс төрийн байгуулалтын байнгын ороо хуралдаач. Энэ төрийн ажил гацхаад байгаад үсэн гацсных нь ажлын цаг магвэ хөөе. Эмч совлогч нар төрийн албаагч цагдаагийнхаа онцгой байдлын эх орныг сахиулагчид энэ батлан хамгаалгын өдөр шөнөгүй мөнхийн мананд эрүүл мэндийн мананд эх орноо 24 цаг манж ажиллаж байхад та муусаанууд энэ хурлаа хийлдэ ордонд новшнуудаа үснээ хэгээ хурлаа хойшлуулад байгаа. Хурдын төр засгийн ажлаа огцруулаад үргэлжлүүлээд ажлаа гүйцээ. Өвөл боллоо, зуд урхан боллоо. Энэ намрын цаг чинь настай. Ойлгосноо? Банк надаас намар үргэлжлэх гэж байхгүй. Маргаас засвараад зуд болоход яах юм? Ажлаа хэлдэ. Тэ иргэний хувь та нарыг шахах. Иргэн төвдөө төр байдаг гэж би банк хэлж байгаа шүү. Та нар иргэдийнхээ сонголтоор төр үст гарчаад төр усаар тоглоно гэвэл уучлаарай. Ойлгосноо? Тэгэл ордноор тэ ордноор төр усаа гуссан гачих юмуд тэ ийм байна. Би нөгөө утсаараа юу хийж байгаа шүү. Нөгөө Viber-та утсаараа лайв хийгээд байгаа шүү манайхаа. Ойлгоорой, над руу самхаг битээ салгаарай. Тэ? Ийм байна да. Тэгээд нэг үг хэлэхэд тэгээ мууг дагуул могоо орлол гэж тэгээд энэ залуу улс төрчд маань хөрхий. Манай Муженко брог дагаад буруучлаа да. Манай зарим нэг ахнаар буруу гэдгийг мэдрээ зайгаавц. Одоо жишээ нь манай нэгдүгээр тойргоос анх улс төрд би оруулж ирж байсан юм аа хөрхий. Бетон Таштондгийн Гамбат гэж одоо миний буруу байна хөрхий. Миний ах бол 12 онд миний мандатыг Жэнкогоор булаалгаж авч ирсэн. Мундаг улс төрч болчих. Би ч бас гар ганцх сайтай хүү юм. Зам мөр сайтай хүү юм аа би бас. Жэнкогоо бодвол миний мөн Гамбат ах бол улс төрч сайн явж байгаа. Би баярлдаг. Сайн байна, зөв байна гэж баярлдаг. Анх 12 онд замыг би засч өгч ирсэн юм аа хөрхий.
Өнөөдөр гамбаа ах минь зайлуул гэртээ суухаар өөдөд байдаг, мөнгө байгаад төрхи өөдөд гадаад руу явлаа гэхэд гөгшөө өнтер болгоо яваад тах сонирн биш те. Ордонд миний ах яхаа өглөө суужээ гэж бодоод ордонд орж байгаа. Эднэр шиг улгаа хийж орохгүй л те Ганбаатарын давуу тал нь. Ганбаат чинь Женког те буруу гэдгийг мэдээ загаавцсан шүү. Хончоолцсон надад хоёр ч. Яг нэг үгэлэхэд тийм байна. Одоо тэгээд нэг Женког одоо гошгоруулаад паракс хуцаад тахын байхгүй. Тэгээд ер нь бол манай энэ ардчлал намынхаа одоо хэрсүүлж байгаа хинийхэн зүв байсныг цаг хугацаа харуулж байна. Ер нь бол үнэн гэдгийг цаг хугацаа харуулдаг юм. Тий. Миний 12 онд, миний 16 онд би 16 онд Зандаа үгийн колдыг буруудлаад намайг хамраар нь газар шаалгалаа гэж тооцсон барьж ирсэн. Миний зүв байсан хамраараа газар шаасан зинкол тавьчихад. 20 онд Эрдэнэ муу явдаг жорлон намайг зарчлаа ардын намд. Хамраар нь газар шаалгалаа гэсэн манай намынхаа өмөрөөл алчхнаад гэсэн. Миний үнэн байсан. Миний зүв байсан. Цаг хугацаа үнэн гүйцэж мөнгө хэрдний үнэн байсан гэдгийг цаг хугацаа харуулж байгаа маа. Цаг хугацаа харуулж байгаа. Тэ. Өнөөдөр би хэлчихье. Женко битэд даг манайхаа заагаа. Бүлгээс хөөгөө явуул. Оюун эрдэнэ над Женко ахыгаа намдаа авчих заяа. Та нар эсвэл Хэро Баатар тэргүүтээ оюун эрдэнэ Нямбаатар манай энэ Женко энэ төр нийлээд нэг нам байх болчих та нар. Юу гэдэг попчтын намж гэдэг юм уу? Эсвэл юу гэдэг нүүрчтийн нам шаагаж та нар. Тэ? Нэг нөгөө хэлэхэд тэгээд одоо манай нам яг нэг нөгөө хэлэхэд 2000 онд ардчлалын төлөөг 5 нам нэгдсэн. Монголын социалист демократ нам. Байрны соёлын төв ажилтлалын хүзүүвч мөн объект нь. Монголын үндэсний дэвшилт нам. Энэ төв шуудангийн урдлын зориг агсны хөшөөтэй байр, мүүдний байр мөн үү? Монголын ард түмэн холбоо нам. Тэр нь болохоор моох мөн үү? Ингээд энэ гурав нэгдэхээр өмчөө нийлүүлэх хэрэгтэй мөн биз? Тэгэхээр тэр моохын байр бол манай ардчлал намын байр шүү дээ. Женко үхтэй наад байр авч үхэх гээд байгаа юм уу? Наа чи төрийн бус холбоо шүү дээ. Намдаа өг заяа. Намын өмч. Монголын ард түмэн холбоо нам чи ардчлал намтай нэгдсэн тэр моохын байрыг аваад тэр далд ор зайл. Одоо ойлгосноо? Тэр байранд олон жил бузрал садрал гэвтлээ өөр юу хийсэн? Тэр моохын байрыг аваад тэр заяа. Одоо өнөөдөр намын дарга одонгийн зогтгөрл тэр моохын байрыг намын байр болго. Тэгээ хөөс байгуулагт хамт энэ чинь ингээ явах юм бол мөрдөн байцаал дээр явах юм бол залингийн гэмт хэрэг шүү. Эрдэнэ муугуулагчийн тухайн үед Женкод 600 саяар энэ моох Монголын ард түмэн холбоо гэдэг тамга тэмдгийг гэрчлэгээдээ зарж ирсэн гэсэн. Эрдэнэ зархаас өмнө хойдлынх нь том газрыг барилгын компани зарцсан. Эрдэнэ муу явдаг жорлон эднэрт манай энэ ах нар нэртэй эдэн шунлын бузруудад бол аваад байх нэгч байхгүй эдэн гуйлагчгууд байгаа. Шунлын бузрууд байгаа. Бүгдийг нь одоо нам руу орж ирвэл хүүрнүүдийг хөгөө бол үүднээс нь. Одоо зодон цохин их ч бас хайшаа. Тийм бүдүүлэг юм яриад яах вэ? Тийм үстэй. Одоо ордонд ороо Женко хорн хариулж штэ. Болилдоо Женко. Мянганы тонуулчаа. Монголын төрөөр битээ тоглоод байгаа чи. Өш онцонго төрөөс хол хийлдэ. Тэ. Ойлгомжтой шүү дээ. Хэдэн залуучуудыг уруу дотор хуцаад байх юм. Дурагчаа. Би хөндлөн. Анх одоо тэгэл Баян онгорт нам гээл би явдаг байсан. Бас эний чи гайгүй бодоод дэмжил явдаг байсан. Гайтай болохоор би заагаа бол явсан. Тэгээд хэд удаа их хурлынхаа сонгуульд явж лээ. Машина гаргаад тэглээгээ хариу нэгж байгаа юм биш. Тэгээд сүрд нь болохгүй болохоор хаан зам багт нь би ерөнхийлөгч багт нэгэлж энэ мянганы хочт, мянганы томруулчин Женко Батулгаж би шөмжилчихсэн шүү дээ. Одоо хөгшнөөс ээж мэж байгаа асрал та. Худлаа хуцаал ээж байгаа асрахгүй тэгэл нэг л их том хоолой шахсан уус төр дээрээ энд төмөр өргөөл худлаа хуцаал Филипптэл аргуугаа шаагаад байх юм Женко. Одоо бол ээжигээ асар. Хөрхөг хөгшнөөс ээжигээ уус төрд орсноос насаараа зовоолоо. Тэ? Яасан хайш. Одоо тэгэл талбай дээр баахан тороолол гаргаж ирнэ. Энэ Женко тэгэндээ би мэдэн шүү дээ. Анх одоо 2018 онд Мегомбрийн голдыг огсруулах гээд шудраг 5 гэж гарсан. Би шаадаг 5 гэсэн. Үнэн байгаа зү. Миний эслэр шаадаг 5 байсан. Аюур сайхан ч нүүр шаагаад шорон шаацсан шүү дээ. Тэ? Аюур сайхан нүр шаацсан шоронд явдсан. Ялан багтсан дэр улгаач. Хангалттай байцсан шнэ улгаач учаа. Тэ? За тэг өөр хаав шаадаг 5 учаа. Оюурд нь ч огцорцсон. Тэ? Тэг шаадаг 5-ыг чагс талбай дээр чагсаажсан. Одоо яг тэр технологиор хэдэн талбай дээр өвчлөө солиотой тэр буянгийн жагаа мага буян бузар намын буянгийн жагаа тэгэл энд нэг талбай дээр чагсаал болохоор гарч ирдэг нэг чагсаалаар 5 цаас олж иддэг нэг хэдэн гуйлагчгууд гарцсан. Солиороо л явж илээ. Ногоо харамтай шилмэл зүүцсэн балаар дуракууд. Тэ? За юм байна. Тэг одоо энэ Монголын төр нэр хасчаад байна шүү.
Одоо хохин яа их 30 жил та нар ардын намыг сонголоо инкри хайртай ардын нам ч өнөөдөр албан тушаалынхаа төлөө халалцж чинь эдээ бэрээ шахаж чинь хохин ордон дотор хоороод жорлонд орж байгаа та нар нэгэнтэйгээ сайхан зодтолт халалц мэдөө. Тэ тэр ордны бозрлаад явах. Хэдэн дуракууд байгаа. Тэгэл ордон тудлаа шагаал чухал царайлал. Ядж яхад нэг хэдэн сэтгүүлч ямар ч олон 100 ямаанд 10 ухна гэж 100 ямаанд 60 ухна гэж нэг 1000 сэтгүүлч байна тэнд одоо камер өөр цайрын мөнгө. Гэхдээ чанартай нэг 12 сэтгүүлч багт болоо шүү дээ. Энэ дуракуудыг юуг нь харуулдیں۔ Хоорондоо өгсөн сэгнүү хохин шүү дээ. Ардын намын эдэн авилгалч та нар. Тэгээ ардын нам татар богдвол таарна. Тэ. За юм байна. Урдаа ажиллаа хийцгаа. Хурлаа урдан зарлал уралдуул. Би та нарын хийгнээс талд орох юм алга. Нэг нөгөөлөхөд. Би лайвдад одоо хаашаа талбай дээр очиод бонгиж байгаа шиг. Ер нь бол багш нар эмчнэрийн цалинг нэм гэж би байнга хэлдэг шүү дээ. Нэм хэрэгтэй. Зандч тэр ирэхгүйсээ одоо нэм. Хой, миний бороо. Нэм заяа, ойлгосноо. Энэ нүүрснээс өгсөн бас та нарын дарга нарын гадаад явдаг тансаглалаа болчихвол доо. Гадаадаар зугаалдаг хэдийн ихнээ төгрөгөө бойл. Ордны цай кофе зөөдөг мөнгөө бойл. 2 ихнээ төгрөг тавьсан ч гинөө. Тэр мөрийгөө бойл. Багш нарын цалинг нэм. Ордонд их хурлын гишүүд нэг балга хар цайгаа тавган дээр тавих 5 жихрээ тавьж чадахгүй их хурлын гишүүн болцгоо бол зайл ойлгосноо. Та нарын жихэр копийн тэгээд хэдэн тэрбумаар нь цай копийн мөнгийг зөөгөл худлаа шагаа бичдэг. Юу өсөө. Нэг балга хар цай балга усаа ууж чадахгүй бол зайлцгах хэрэгтэй та нар. Тэ? Тэрийгөө төлөө. Энэ илүү дутуу зардлаа та өөр юм байхгүй. Аргыг чи би зааж өгье. Зөвлөе болохгүй надаас зөвлөгөө ав. Ирэг дээрээ зөвлүүлэх хэрэгтэй байхгүй да. Нэг өгөөлөх тий. Багш нар эмчнэрийн цалин нэм. Өнөөдөр бодлоо. Захын даргын цалин 30 сая гэж штэ. Нэгэн авилгалчин дарга 30 сая төгрөг өгч байгаагаар нэг 10 эмчид юу өгчлөө дөө. 3 сая цалин өгчлөө дөө. Тэ? 30 сая төгрөгийн цалинтай айгүй хэдэн зуун дарга байгаа штэ. Энэ дуракуудын цалин 3 сая болго. Тэ? 3 саяар дарга хийгэр нь болохгүй бол би 300 мянган ёс төдий цалин аваад нэг аж ахуйн газрын дарга хийгээд яаж ашигтай ажиллуулахыг харуулдаг гэж зөө. Хангалттай өстэй. Би зүгээр л бензинийхээ мөнгөийг аваад үнгүү дарга хийж харуулдаг нэг төр өмч аж ахуй надад даатчихсан. Тэр засгийн базаа надад өгч. Би бүх жипнүүдийн зараад багш нарын цалинг нэмээд хөдөө гадаа явах гэж байгаа нөхдүүдийг жиптэй хүмүүсийг түрээсээр энэ одоо жип Америк Uber гэдэг шиг жип сервисээс ажилд явуулж болж байна уу? Одоо хангалттай өстэй. Тэ? За одоо юм байна. Тэр Маки мангар уцаа зайлаа. Заяа. Чи манай намын нэг баян зүрх дүүргийн засаг дараагаар ажиллаж ирсэн нэг урваач улгаачийг дэрэгдээ авцсан байгаа шүү дээ. Манайх энэ хаадууд түүхэндээ урваач нарыг авчиж цаадалцдаг байсан. Сүүлийн үед урваачдыг авчиж долоодог болсон. Урваач тэрийг төрийн толгойд гаргадаг болсон. Төрөний бос төрийн толгойд гарахаар яах вэ? Төр самуурна. Тэ. Энэ Маки мангар уцааны намд манай намаас урвсан төгжил баян зүрх дүүргийн засаг дарга байсан. Манай намын нэр дээр засаг дараагаар 2 удаа ажиллаж ирсэн нэг пүрв хингэнэ нэг урваачлаа байгаа шүү дээ. Та муусаа гойлгочингууд та нарыг олигтой гэж хэлээд байгаа. Бааснууд амьдрал үзээгүй нүү Маки мангар уцаа бас би засаг дорё яа. Тэргүүн шадар сайд тохирцсон гэсэн. Гуцаарай. Маки мангар уцааныг тэргүүн шадар сайд болгосон дорвол хөрхи бас номгод тэмээ ноолоход амар энэ зандан борон дээрвэлгүүдээ сандч тэр дээрвэлгүүдээ. Нэг нөгөө хэлэхэд тэр над нутаггүй самаагүй Маки мангар уцаанаас би 1000 илүү. Тэ. Маки шундлын бузар ням тайшраас би 1000 илүү. За ёо. Нэрэ шүү. Ням тайшрын сэтгэлгээ энэ төрөө шундлын бузрууд. За юм байна түр баяртай. Одоо нэг юм уугаад байна бас энэ чаа нэг. Тэгээ нэг энэ 500 грамаар нэг литр ус уух хэвээр. Маргааш шинжилгээ өгөх юм. Сүүлийн үед эрүүл мэндэд анхаарахгүй бол 40 гараад ер нь эрүүл мэндэд анхаарахгүй бол бас 20-30 хийж бас байха байдаг юм байна. Ядж байгаа би энэ чи бас гамгүй хэрглэж шоо. Нөгөө хэцүү нэртээс гарч ирснээс хойш нэг шинжилгээ өгсөнгүй юу болж байгаа бөөмд. Маргааш нэг шинжилгээ өгөх гээд бас завгүй л явна ойрдоо. За дөрөв баяртай цаа. За дахиад хэлье. Их хурлын гишүүдээ Маки мангар уцааныг төрийн толгойд гаргана гэвэл талбай дээр гараад тэр мангар уцааны эсрэг алалцсан шүү. Заа ёо. Тэрмүү золид бацаа шоронд байхдаа би дахиад хэлчихье. Баг нурын шоронд жаргаж яагаад гарсан тэр улгаач. Заа ёо. Жаргаж яагаад гарсан. Шоронг худалдаж авсан гэсэн. Шоронгийн даргын одоо Мак компани хамгаалтын албаны дараагаар тавьсан гэсэн. Тэрмүү бацаа. Та гадаа нь аяллаа машиныг тавьсан өдөр шөнөгөө тэгэл
жаргал садарлаад байж ирсэн гэсэн. Багнуурын шоронгоос дэглэн буураад дэглэн мөсөө зүү харангийн шоронд байсан хоригдлууд надад ярьсан. Тэд нар удаа ярихгүй үннийг ярьж байгаа юм чи яах юм? Би баримт нотготой юм ярьж байна. Тэ. Над чиг ял авсан ялтан Монгол төрөөс зайлах хэрэгтэй шүү дээ тэр үгээр. Өсөн гацны гүнээр амьдрал үзээгүй хулгайчдын хүүхдийг орой дээр залсаар байх уу? Ёстой гуцаараа тэрийг хараад бүр уур хүрлээ. За та хэдэг загинцсан юм хаалах хутлаа хуцаад байгаа юм. Ган тулганы нэг солиотой юм шиг хуцаж байна. За тэгээд одоо манай ах нарын зодон дээдлийн 2 про шүү дээ. Женко бара ардан чиг сумалсан шаачих шүү дээ. Аюук тэгээ шаа. Женког дагуул та нар самуурна. Манай Женко мэдлэггүй жоохон мэдрэмжтэй мэдрэмжин гэхдээ одоо байхгүй болцсон. Хаач болц одоо зөнцөн байлээ. Хөөхи би удаас тууч. Тэр үтэрийг зөвлөх гэж юу ах вэ? Надаар харин надаас харин консалтинг зөвлөгөө ав. Консалтинг зөвлөгөө ав заа юу. За тэр баяр та. Эргээд уулзцгаая.